Багшаа нэг зүйл асуух гэсэн юм аа. Хүүхэд маань ойр ойрхон өвдөд байх юм. Энэ нь ямар нэг муу төөрөгтэй холбоотой байж болох болов уу? Эцэг их нь хоолоо хянаж болгоомжлох болвоос хүүхдийн хувь заянд ч нөлөөлж байдаг. Эцэг их яаж үйлдэхээс хамаарч муу заяа тэгшэрч сайхан болдог гэсэн үг. Хүүхдийн үндэс бол эцэг их юм. Хэрэв үндэс нь зөв бол аяндаа сайн болно. Хүүхэд төөрөг гэж байгаач энэ нь эцэг ихийн хэрхэн үйлдэхээс шалтгааллах юм. Эцэг их тэр хувь төөргийг өөрчилж чадахгүй бол том болоод өөрөө засах хэрэгтэй болдог. Муу заяаг өөрчлөх хамгийн сайн арга бол буян хураах юм. Хэн ч мэдэгдэхгүй сайныг үйлдэж байгаарай. Өдөр бүр өөрийн идэж буй хоолоо хянахаас эхэлдэг. Аманд орж буй хоол хэдий багч гэлээ хянаж хүртэх аваас үр хүүхдийнхээ муу заяаг тэгшилж өвчин эмгэг болон ядуугч даван гаргаж байдаг.